Сайн бацхан хүүхдүүдээ цусны найрлага 7 дугаар ангийн хичээлийг өнөөдөр үзэж судалцгаая. Хичээлийн зорилго цусны найрлаганд ямар эсүүд байдаг талаар цусны эсүүдийн бүтэц, хэлбэр, хэмжээ, цусны эсүүдийн гүйцэтгэх үүргийг өнөөдрийн хичээлээр мэдэх болно. Цусны найрлага. Цусыг хурууч хэлэнд бүлэгнүүлэхгүйгээр байлгахад сивэн болон цусны эсүүд гэж хоёр хуваагддаг. Сивэн нэг цусны 55%-ийг 45%-ийг нь цусны эсүүд эзэлдэг. Байх ёстой сивэнг нийтдээ 100% гэж авч үзэх юм бол 92%-ийг нь ус, 7%-ийг нь уураг, 1%-ийг нь давус шим тэжээлийн бодис, задралын бүтээгдэхүүн хийнүүд агуулдаг. Улаан эс цусны эсүүдийг нь нийтдээ 100% гэж авч үзэх юм бол 95.1%-ийг нь улаан эс, 4.8%-ийг ялтас эс, 0.1%-ийг нь цагаан эс эзэлдэг. Цусны бүрэлдэхүүн хэсэг нь сивэн, цусны эсүүд байдаг байх нэ. Цусны эсүүд улаан эс, цагаан эс, ялтас гэсэн 3 эсээс тогтдог. Цусны улаан эс. Хэлбэр хэмжээ нь улаан эс жижиг хэмжээтэй хоёр талаасаа хонхоосон зэрэг хэлбэртэй бөөнгүй эсээ. Улаан эс нь гавал хавирга, нурууны нугалан болон мөчтийн урт ясны ихэнх хэсэгт байх ясны улаан чүмэгт үүсэж бий болдог. Улаан эс нь хүчил төрөх нүүрс хүчлийнхийг зөөвөрлөх үүрэгтэй. Улаан эс нь ердөө 120 орчим өдрийн настай 4 сар цуснд эргэлдээд хөгшөрч илэгдэлд очиж задардаг. Цуснд улаан эсийн тоо дутагдахад цус багадалд үүсдэг. Цус багадах гол шалтгааны нэг нь төмөр дутагдсанаас цусны багадалд үүсдэг байх нэ. Цусны цагаан эс. Хэлбэр нь цусны цагаан эсүүд улаан эсээс хэмжээгээр том бөөнтэй байдгаараа ялгаатай. Микроскопоор харахад цитоплазм нь нэвт гэрэлтэж тунгалаг харагддаг. Тооны хувьд улаан эсээс олон дахин цөөн 1 микролитр цуснд 5,000-аас 11,000 эс агуулдаг. Үүрэг нь цагаан эсүүд халдварын эсрэг дэмжиж тархлаа үүсгэхэд оролцдог. Цусны ялтас. Цусны ялтас нь нэгэн төрлийн том эс олон жижиг хэсэг болон задарч хуваагдсаны дүнд үүсдэг. Хэмжээний хувьд улаан эсээс 2-оос 4 дахин жижиг бөөнгүй цитоплазмтай мөхлөг агуулсан эсүүд юм. Хавтгай диск эсвэл өргөстэй бөөрийн хэлбэртэй байдаг. Гол үүрэг нь гэвэл цусны судас гэмтэд хоорондоо наалдаж бөөгнөр цус бүлэгнэхэд оролцдог. Эрүүл хүнд цус гэмтээгүй үед судсан дотор цус бүлэгнвэл судсыг бүглэх аюултай байдаг. Анхаарал тавьсан хүүхдүүдтэй баярлалаа.